бичлэг оруулж чадсангүй уулзаарай. За, бичлэг хийх та яваад сабадараа. Тухайч дуусч нэг хүн цагдаа нар гэж ингэж хамааг авч явна. Хамаач явахдаа Кантогийн хамгийн харгас бүлэглэл Валхала би Валхалагийн нэгдүгээр салааны дарга хамаа шүүж энэ үеэр кэж имлэг төгөлтэй хаалханы өрөөр орж байна. Майк гэж дараа нь хаалханы яраа имлэгтэй болоо гэж бүгд Ингийн үрүүгээ хинагийн гэрийн үүдэн дээр чил маяглал би байхгүй дүүний чи ордог гэдэг. Яг гарч авч нэг үтэн мөч. Такивч түүний хадвал энэ бол хинаа л. Такивч хинагийн доо хинаа гэж юм. Тэгээд үй Шинэ байхгүй. цагаан сараар Такивч явж хаамаа. Шинэ байхгүй. Шинэ руугаа явна. Тэгсэн хинагийн араас нэг машин мөрөх гэж. Такивч ирсэн чинь эндүү орой. Хинаа мөрөх. Очоод жолооч нарт аагүй ч өмнөх шиг би Кисакигийн зэрэг болсон. Тоомоныхон бүгдээ Кисакигаас айж бүгдийг нь авраарай гэж тэгээд хинаа тэр ирээд аврах гэтэл аль хэдийн хөлн тасарсан байлаа. Такивч түүнийг ирээд үтч өнгөрсөн ч чанартай. Бид цаг өгөх гэж байна. Хинаа түүнийг Такивч чамд ирээд аюул байж байгаа бид тоомоны өдөрчнийг болно гэж. Хинаагийн Такивчгийн хинаа тасруулдаг. Такивч хэлж Аач мэдээ төгсөж өдөржин зодтолтой чинь яг өдөр бүр тэгээд тэгэж амьдрах юм. Гэхдээ амьдрал үнэхээр тэгэж их болдог гэж. Надад хийх ёстой нэг зүйл би Кисакиг авах болно. Уулзалтын цагт дуусна. араас орж Такивч Токиогоос Кисакигийн хувьд хууран гэдэг. Майкигийн эндэн бүхний болоос гэж. Такивч тоомоны тоогч би хина майкиг гэдэг хамаасан. Саанаас гаж ирээд байж цай хийж. Гадаа гаж энэ майки явцгаа 3 дуусаад ахмад явах гэж. Кэ одоо бид нэр тоомоны 3 дуусаад шинэ ахмад явах гэж байна. Майки 3 дуусаад ахмад гараад ирж 3 дуусаад ахмад яг үнэндээ бидний хамгийн топ байсан. Такивч шууд заарсан юм. Майки энэ утгагүй болохоолаа тулсан. Шинэ болохоолаа бол маш том. Хажууд нь майбиус юуч тэднийг алахын тулд томрох хэрэгтэй. Болохоолаа тулдахад Кисаки бид нарт ирэхдээ 3 дугаар салааны ахмад Кисаки баяртай. Дуусалааны ахмадын тэгсэн нөгөө Кисаки Такивчээр Такивчийг гүйж очивол шууд зохио тавлаа. Дуусал салааны ахмад чи юу гэж бодоод байгаа? Майкигийн нүглөө сараа цацж байна уу? Тэгээд зодох гэж байдаг. Тэгсэн цаанаас нь бааж ирнэ. Баажийг уулын энэ төрхий орилсан юм байна. Бааж Такивчийг таасан. Автрагч мөчтөд бүр ярихгүй шүү дээ уусаа. Сүжигтэй. Автрагч эднэртээ бүр ярихтыг нь Мицуя зогсон. Баажи өө Мицуя чамайг алцсан шүү л гин. Баажи би болохоолоод орно гэж л хойноос нь Майки. Баажи гэж орлоо. Баажи өнөөдрөөс хуучин 1-р салааны ахмад Баажи Кейсүкэ тоомоны дайсан болсон гэж хэл. Кисаки хариугаа авах гэсэн өрөө гэж асуу. Такивч үлэн зогч. Тэгснэ түрүүн гизээж авсан. Баярс. Такивч чамаас дараас ирж. Тэгээд жисэлч гэсэн үг л томоны гах. Майки Такивчгээс бааж. Юу ч өдөржин удаас яваад тийштэй. Оо. Майки Такивч. Оо, энэ зүгээр. Томоны
үүсгэн байгуулсан Майки Баажи бас Баажи Дүүжи үзэстэй. Баажи чөөхтэй уулзчих. Басхалаа хейтлээ. Басхалагийн номер 2 нь хамна. Номер 3 Казу Торо гэж хэлж байхад гаднаас Казу Торо ч орж ирнэ. Ямагиши Басхалагийн номер 3 Ханами Казу Торо Такемичи ч ирж цэвэрж байгаа. Басхалагийн номер руу явъя гэд дагуулад байна. Казу Торо яавч ирүүл хүн биш өд. Тусгуудынх нь хөлнө уурцсан. Тэгснээр өчигдөр уулцсан юм уу гэж хараад. Тусгууд нь Казу Торо ихэнтэй асуудал байна энэ. Яавч ирүүл биш. Өөрийнх нь хөлийг хуугч чаддаг. Тэр хоёрт Басхалагийн нууцтай. Бэм хон хамаа. Шалгуулж байгаа юм бид. Такемичи ч дараагийнх нь бие юм болов уу? Басхалагийн Казу Торо Томоныг ялна. Бас Майкиг ална. Мажи Хама Мажи Кейсүкэ одооноос чихүү Басхалагийн гишүүн болсон. Такемичи чи Томоныг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэгэнстэй яг дуруулж байгаа юм гэтэл Томоныг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг болохоор оруулж болохгүй гэж тэр чигсэн үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг гэж зургийн дээрээс сүүлч бол Казу Торо үзэл талыг гэж анх Томоныг байгуулсан юм байна. Тэр байкуудаа наад явж тэгсэн ардсан Майки гэсэн юм байна. Гэрoo бид ната байк болгож Майки зүгээр. Сиси тагуул стрит хаа гэж. Яцсан бүлэглэлийн хүмүүс ч Томона сонсож байгаа юм. Тэгсэн Майки юм гэдэг ирсэн. Миний мах байдаг. Чамаа шишүү гэсэн. Цаашаа Майкигийн газар бас ажил даавал гэсэн баажаа жидад хүрч байна. Юу гэж татаад ирсэн. Яах юм бэ? Өөртөө хөх хөх хаач. Баажаа дээрээ баажаа татсан. Баажаа дээрээ Майкигийн мах байдаг. Баажаа дээрээ хамгаас Майкигийн нандуунаад өхөр гурваа хүрэх юм бол цаанаас шүү. Майки гэсэн мах байдаг. Өөд бол туршоо. Яа миний чөлөөг гэдэг гэсэн. Чи сая өөрөө гэж байхад Майки хийстэлнэ шиглэн. Майки таны зүйлээс олж уучлаарай гэж. Тэр хоёр ч үзэгдэл солигдоход Баажи Казу Торо хоёр зөвөвчээ. Казу Торо Майкигийн төрсөн өдөр удахгүй болно. Бэлэг өгцгөөе гэж хэлсэн. Майкигийн мөрөөдлийн байк CB250 тэг гинэ. Нөгөө байк дээрээ ирсэн. Казу Торо улгаацгаая гэв. Баажи бид улгааж чадахгүй. Улгаалах бол муу зүйл гэсэн. Чи Майкигийн жаргалтайхыг хармааргүй байна гэж үү? Энэ байк тэр үргэлж мөрөөдж ирсэн. Тэг зөвшөөрөл. Оройч хулгай их гээд хаалхны цонхыг нь хаалаад хаалхыг нь онгоолгоод байкн дээр нэрээд арай гэж цоож игнэ тасалдаг. Казу Торо хаалга онгоолгож өгье гэд явна. Тэгтэл цаанаас нэг хүн нөгөө хүн юу вэ? Улгаач уу? Хиний дэлгүүрт орж ирсэн гэж бодоовэ гэж хэлэн гартаа түлхүүр барьчихсан. Зогтаалгахгүй шүү. Баажаа самдраал тэр айл хэдийн миний царайг харчихсан. Одоо зогтсон шоригдно гэд юу их вэ гэж сандарч байхад чи хаанахтай харсан царай байна да? Чи Кейсүкэ юу гэж хэлэхэд Баажи Шиничиро ах уу? Та ингэ юу хийж байгаа гэсэн. Энэ миний дэлгүүр гэж байхад ард нь Казу Торо цаах гэж байна. Баажи Казу Торо битгий гэж хэлсэн боловч оройтсан байлаа. Баажи чи юу хийж вэ? Юу хийх ёстой байсан юм? Тэр биднийг харчихсан шүү. Үгүй би тэр яриаггүй байна. Шиничиро ах уу? Энэ ихтэй бол Майкигийн ах Шиничиро амьсгалахгүй байна гэдэг. Эмлэрүү заалах гэж байтал цагдаа нар Майкигийн бороо. Би Майкиг ялах хэрэгтэй гэж бодож байлаа. Цагдаа нар чирч тэр хоёр барьлаад аваад Казу Торо энэ үчиг Майкиг ална гэж бодож байлаа. Майки чирч Майки юу болсон гэж бодож Баажи намайг уучлаарай гэж хэлж байна. Казу Торо ална гэж бодож байлаа. Одоо ирээд Баажи уулзах гэж тэгээд тэмчиж Майки рүү чирч одоо тооны дараа буюу 10 сарын 30-нд уулзах гэж тоон үзээлж оройч бүлэг гэж асууж ирсэн гэдэг танаа үйл ажиллагаа магаас нь Баажи одоо тийм үү энэ бол нэгдүгээр санааны тэд ахмад Мацуно чи юу Баажи ах уулзах байхын тулд намайг татсан. Гэхдээ уулзахад орсон Томоныг ялах гэж биш. Баажид нэг бодсон юм би энэ бол Кисаки Баажи Кисаки судлах гэж Басхалаад орсон гэж хэлнэ. Үзэгдэл солигдох үед Сано гэр бүлийн болсон дээр Майки Кен Такемичи чипүү юу гэж Майки Такемичи би таа Баажиг буцааж авчир гэсэн мэт. Яагаад Баажигийн дэд ахмад ирээд Баажи байдаггүй л чи юу их гэж байна? Чи үнэхээр хумаар ээ нөө? Гэхэд Такемичи би юу хиймээр байгаа юм бол гээд Такемичи хоёр явж байна. Такемичи Кисаки Басхалаа хоёр холбоотой магадгүй Баажи гаднаас нь Басхалаагаас харин би дотроос нь Кисакиг судалмаар байгаа юм. Надад туслаач Такемичи. Баажи өөрөө хэлсэн юм уу? Үгүй ээ. Тэр хэлээгүй. Гэтэ би юу гэж бодож байгааг нь мэднэ. Удаан хажууд байсан юм чинь 3 дугаар салааны даргаыг ухтаж авах үйл ажиллагаан дээр тим аюултай нөхцөл Кисакиг зогсно. Чи юу их гэж байгаа юм гэж хэлээ. Скрин солигдноо. Би Томаны толгойлогчтой нэг болмоор байна гэж хэлнэ. Чи буюу би чамайг Томаны толгойлогч болоход туслая. Харин чи миний хийх гэж буй зүйл тусал гэж хэлээд тэр хоёр хамтрагч болно. Чи буюу
их найдаж байгаа шүү хамтрагчаа гэж хэлнэ. Кисаки болон Васалагийн хооронд холбоотой зүйл олъё гэж хэлнэ. Надаас иж өөр байна. Тэгээд нэг газар шин. Энэ газар нь Осанагийн ажилтдаг газар байх бөгөөд Кисаки түүхээ ярьж нэг өдөр Осанагийг Кисаки араас нь дуудажээ. Энэ үедээ Кисаки бол зүгээр л нэгсэн бацаа байсан. Кисаки надтай хамтар тэгвэл Токиог өөрийн болгон хариуд нь би чамаас юу ч авахгүй. Би өөрийгөө сайн мэднэ. Сар эзэж ганцаараа гэлтгүү. Ингэж анх танилцж байжээ. За байжи. Энэ Кисаки ч өмнө ингээд Mobius байсан. Осанагийн хамтар байсан. Гацтэй бишрүү. Галк өнөختүүд юм мэддэг. Тийм учраас өөдөө зүрх хүм байгаагүй. Тэгээд нэг үчиг миний хажууд нэг чухалдаг. Хачилсан. Кисакигийн хэлснээр бүгд бүтсэн. Ердөө ганц жилийн дотор. Одооноос өөр юм мэдгүй тэгээд Шинжүүку гатдаг толгойд очсон. Чи буюу Кисаки чинь үнэн туслах байсан гэсэн үг. Би зүгээр л ердөө Кисакигийн тулгчлаа байсан. Үүний 8 сарын 2-ны дотор дээлж мэдсэн. Энэ бүхнийг Кисаки төлөвлөж гисэн байсан. Пачиныг өдөө хатгаж Томантай зогдуулах шат гаргасан. Дараа намайг готглуулсны дараа миний арга барил таалагдахгүй байна гэж хэлээ. Маки тавьсан. Пачиныг ураг өгч чадна гэж хэлсэн. Кисакигийн зөвлөж 8 сарын 2-нд Кени цайснаар болж эзэнгүй байгаа Томаны номер 2 суудлыг авах. Тоологч нь үл мэддэг. Нууцлаг бүлгэм. Тийм учраас толгойгүй сахиуст нь тэнгэр гэж нэрлэдэг. Хинэж мэддэггүй толгойлогч нь Кисаки Томанд байгаа. Тийм учраас